Дахин шинэ өдрийн мэнд, шинэ өглөөний мэнд итгэлийн аханд үсэ. Тэгээд заримдаа өглөө бид нэр сэрэх үед бие солилцсон нэг амарсан мэдрэмж тийм аваагүй тиймэрхүү бас өглөө сэрэх тохиолдлууд байдаг. Тэгээд бидний бие физиологи бол хэмжээ хязгаартай байдаг. Заримдаа би ядарсан үедээ хэдий унтсан ч гэсэн тэр ядрал ингээд өдрийн турш, өглөөний турш ингээд мэдэгдээд байж байгаа тийм тохиолдлууд байд юм аханд үсэ. Тэгээд амьдралын ачаа заримдаа бидний хүчнээс давсан мэт юм санагддаг. Тэгээ өнөөдрийн үг бол бидний яг энэ нөхцөл байдлыг эзэн хүч нэмсэн, урам зориг өгсөн энэ гайхалтай үг байна. Тэгээ бүгдээрээ эзнийхээ үгээр хамтдаа орцгоё. Өнөөдөр би Исая номын 40:31-аас та бүхэнд хаваалцгаулна. За яавад найдагчд харин хүчийг олж бүргэд мэт жигүүр дэлгэн дээш хөөрдөг. Гүүгтээ тэд үл цуцсан, алхахтаа тэд үл ядарна гэсэн байна. За энэ ишлэлд хизээч бид нар ядрахгүй байх талаар бол яриаггүй. Харин ядарсан үедээ хүчнийхээ их үүсвэрийг зөв сонгож бурханд найдах талаар биднэрт хэлсэн. Бидний хүч хязгаартай. Зарим өдөр бид нар ядардаг, зарим өдөр сэтгэл санаа сулддаг, зарим үед залбирахад хэцүү байдаг юм тохиолдлууд байдаг. Бидний хийсэн бүх зүйл үр дүнгүй мэт юм санагдах нөхцөл байдалтай бид нар байнгын тулгарч идэг. Гэхдээ бидний хүч дууссан ч бурхан бидэнд хүч тэнхээ болж бурханаас ирж байгаа энэ хүч хизээч дуустах юмаа гэсэн талаар эзэн биднийг урамшуулж байна. Тэгээ эзнийг хүлээгчд нь хүчээ сэлбэнэ гэж энд хэлсэн. Тэгээ бурхан эзэн бидний заримдаа бидний туйлцсан үедээ хүчийг өгөгч, надад хүчийг өгч түүгээр би бүхнийг хийж чадна гэж өөрсдөө урамшуулаад цааш алхдаг тохиолдолд бид нар зарим зөндөө байдаг гарч ирдэг. Эзэн минь би өөрийн хүчээр бүхнийг хийж чадахгүй. Тиймээс бид танд найдаж та надад хүч өгөөч гэд бид нар залбирдаг баг. Ядарсан ч тэсэх ёстой, би өөрөө зохицуулах ёстой, мөн сул дорой байсан ч энэ зүйлийг би хийх ёстой гэсэн бид нар ийм бас зүйлүүд тулгардаг. Бид нар энэ бол биднэрт одоо бол хэдий тулгарсан ч буруу биш. Бид нар энэ зүйлийг хийж давж гарна гэсэн энэ итгэл найдвараар бүх зүйлийг хийдэг баг. Гэвч Христ итгэгчийн амьдралын хүч нь бол өөрийгөө хизээч сулруулахгүй байх биш. Харин сул дорой үедээ Бурхны хүч рүү ойртох явдал. Жишээ нь Илиягийн амьдралыг бид нар бичээсээс харж байна. Тэр Бурхны төлөө агуу зүйл хийсний дараа сулдж маш их сэтгэлээр унаж ганцаарсан тохиолдлуудыг бид нар Библиэс уншиж болно. Гэхдээ Бурхан түүнд амралтыг өгч, түүнийг хооллож, дараа нь дахин түүнд хүчийг өгч, хүчийн сэлбсэн ийм зүйлийг бид нэр бичээсээс хардаг байгаа. Тэгэхээр бидний сул дорой байдлыг Бурхан ойлгодог. Бид ядрах үед Бурхан биднийг орхидоггүй, харин дахин босгож шинэ хүчийг өгдөг байгаа. Өнөөдөр та ямар байдалтаас ирсэн бэ? Магадгүй та ядарсан байж болно. Олон хоног шийдэгдээгүй асуудал тань сэтгэлийг ядрааж байгаа байж болох юм. Магадгүй гэр бүл, ажил, бизнес, санхүүгийн талбарууд эсвэл хинч мэдэхгүй таны зүрх дотор байдаг энэ урам хугаралтууд байж болох юм. Би өөрийн хүчээр заавал энэ бүгдийг даван туулах ёстой гэж хэлхийн оронд эзэн минь би танд найдаж байна. Та надад шинэ хүчийг өгөөч гэж та хэлээрэй. Мөн ядарсан үедээ хаашаа очихаа мэдэхгүй байхад бурхан мэд жигүүр дээрээ дээш дэлгэн хөөрдөг гэж хэлсэн. Бүргэд салхины эсрэг тэмцэн нисдэггүй бүргэд салхины эсрэг тэмцэн нисдэггүй харин тэр салхины урсгалыг ашиглан өндөрт хөөрдөг баг. Бид ч мөн адил заримдаа амьдралын салхи бидний эсрэг үлээж байгаа мэт санагддаг. Гэхдээ тэр салхины дунд Бурхан биднийг өргөж чадна гэсэн энэ итгэлийг итгэлтэйгээр бид нар Бурханы хүчийг өөрсдөө тушиж амьдрах ёстой юм аа. Жишээ нь мод зуны дэлгэр сайхан цаглахар ногоон ургадаг. Намар болоод навч заяад өвлийн улиралд ямар ч навч цэцэггүй тийм өхлүүд мэт харагдаг юм зүйлүүд байдаг. Гэхдээ модны үндэс бол амьдралтай хэвээрээ байдаг. Бурхан харагдахгүй байгаа мэт бидний амьдралд бас ийм тохиолдол байсаар байдаг. Гэтэ бидний амьдралд юу ч өөрчлөгдөхгүй байгаа мэт энэ санагдж байгаа энэ үед Бурхан чимээгүй байгаа юм шиг бидний амьдралд ажиллахгүй байгаа юм шиг бидний амьдрал юу ч өөрчлөгдөхгүй байгаа юм шиг ийм тохиолдол бас гарсаар байдаг байна. Яг энэ модтой адилхан. Тиймээс өнөөдөр шууд үр дүн харагдахгүй байгаа ч битгий бууж өгөөрэй итгэл яханд бас. Бурхныг хүлээгээрэй. Түүний үгэнд ойрхон байж, залбиралтай байж,
өдөр бүр Бурхантай хамт алхахыг хичээгээрэй итгэлийн хамт үсэ. Тэгээ бидний хүч бол хязгаартай. Харин Бурхны хүч бол хязгааргүй. Бурхны хүч бидний хүчээс дээгүүр оршдог тийм хүч юм аханд үсэ. Тэгээ би өнөөдөр та бүхнийгээ уриалмаар байна. Бүү бууж өгөөрэй. Найдвараа бүү алдаарай. Бурханд найдаарай. Бидний хүч сулардаг, тамирддаг. Гэхдээ Бурхны хүч хязгаарч дуустдаггүй маа итгэлийн хамт үсэ. Тэр биднийг шинжилдэг. Тэр бидний итгэл найдварыг өсгөдөг. Мөн тэр бидэнтэй үргэлж хамт алхах тийм аханд үсэ. Ингээд өнөөдрийнхөө үгийг дуусгаад эзэн Бурхан руугаа хамтдаа залбирцгаая. Их эзэн минь тандаа баярлалаа. Өнөөдрийнхөө үгийн төлөө танд талархаж байна. Та бидэнд хүч, урам зориг, итгэл найдварыг өгдөг тэр гайхалтай эзэн мөлий. Тэгээ өдрийн турш та бидний хөтлөн дагуулаарай, ариун сүнсээрээ та замчлаарай их эзэн минь. Тэгээд та бидэнтэй үргэлж хамт байж бидний алхсан гисэн газар болгонтой та хөтлөн дагуулах болтугай. Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен.